Hi vlog. За энэ удаагийн vlog маань за Солонгосын Инчоны Airport-ноос за Индонезийн Бали руу явах гэж байна. За эхлээд бол яг Малайзаар дайраад за тэгээ цаашаа явна. Одоо бол цаг яг 7 цаг болж байна. 8:15-аас нисэх байгаа. Тэгээ өглөө 4 цагаас хойш явсаар агаад чекин энтер хийгээд тэгээд мөнгөө солиулаад тэгээд терминал 1 дээр ирсэн байсан. Тэгээд терминал 2 руу метронд суугаад ингээд ирчихсэн байна. За тэгээд энэ удаагийн аяллаа влогоор бүгдээрээ хамтдаа Индонезийн Бали арлаар аялцгаая. За би нэг онгоцон цухтаа иймэрхүү хувцалсан байна. Иймэрхүү ингэж хувцалсан байна. За бид 2 саяас явж байгаад Парис Корсант гэдэг газар байсан. Тэгэхээр нөгөө нэг одоо бид хоёр чинь нийтдээ хэдэн цаг нисгэлээ? Бараг 5 цаг нисэн заяа. Тэгээд Малайзта буучаад дахиад цаашаага явах байхгүй юу? Тэгэхээр бид хоёроос нэг жоохон ууж идэх юм авчихсан байгаа. Энэ хараа. Энэ бол Индонезийн мөнгө. Энэ бол руби. За энэ бол сая 500 мянган воныг солиулангууд 15 сая 860 мянган руби болсон. Гэтэ би бол энэ мөнгнөөс амар үлдэх байх гэж бодож байна. Яагаад вэ гэхлээр ер нь бол зүүн Азийн орнууд бол юмнууд нь ингээд аялахад маш хямдхан байдаг шүү дээ. Тийм учраас бол үлдэх байх гэж бодож байна. Гэтэ одоогор бол би ингээд 15 сая төгрөгтэй байна. Ийм байна. Тэ рубитэй байна. Тэг ингээд 100 мянган юм байна энэ. 100 мянга. За тэгээд энэ болохоор 50 мянганы юм байна. Тэгээд 10 мянга юм байна. За тэгээд ийм их мөнгөтэй байна бид хоёр. За тэгээд онгоц хоолгүй гэсэн. Тэгээд энэ удаад болохоор бид хоёр ингээд явж байхдаа заяа. Нэг ийм чемодантай л явж байгаа ерөөсөө ийм. Ганцхан ийм чемодантай. Тэгээд ингээд 5 хоногийн аялал учраас ингээ явж байна. За хопогч. Ямар ганцтай байна вэ? Хопо хийдчихлээ. Одоомох 300. Одоо 300. Миний талхыг гэж хэр. Миний талхыг. Одоо 300. Тэ угаасаа юм идэж суухгүй болохгүй. Амар өнгөсөө ядарчдаг. Тэгэхээр авчихгүй. Талах авсан. Энэ одоо нэг манай монголоор бол бүүлчих юм уу та? Хэд вэ? Энд чинь 8400 санахад. Тэгээ ванаштэй энэ ч учраас. За одоо тийм бид 8:15-аас нисээд нэг өнгөрөөж буун. Гэтэ тэр нь Малайзийн цагаар буун. Тэгээ дахиад дараагийн Индонез руу явах цэцлээ 5-аас байгаа. Гэхдээ бүр хил гарчаад буцаад суух учраас бас ер нь бол амар яаруу явах хэрэгтэй байгаа. За онгоцны бодлыг харуулъя. Нал терминал 2 энэ том онгоцоор нисэх нэ. Энэ ингээ Малайзийн онгоц байна. За тэгээд яг одоо влогийн маань үзэж байгаа бол намайг subscribe хийгээрэй. Тэгээд Индонезийн Бали аялал арлаар хамтдаа аялцгаая. За онгоцондоо суулаа. Суухаар явж байна. Том онгоц байна. За онгоцондоо суугаад одоо бол ингээд бараг л 6 цаг явсан байна. Одоо Малайзийн цагаар ингээд 1 цаг 4 минут болж байгаа байна. За манай ч одоо онгоц 8:15 нисвэж байгаад бараг 8:40 ниссэн учраас бид нэг 2 цаг буюу одоо нэг цагийн дараа билээ уух гэж бодож байна. Тэгээд энэ нислэг ингээд яагаад дуртайгаа
6 цаг хагас явсны эцэст ингээд Малайзийн ямар нэртэй бод висээ? Малай гэдэг юм. Ингээд үгүй нэр нь мөрөж магадгүй бит хоёр ингээд буулаад хоёрын ачаа болон хөрдөөсөө энэ хоёр жижигхэн байгаа. За одоо эндээсээ бид хил гарна. Хил гарчаад тэгээд бид нэр дахиад цаашаа явах байгаа. Юу? Нэр нь ингэнэ. Барлаа Китбан гэдэг нэртэй юм байна. За ингэ явж байна. Тийм 6 цаг явсан гэтэл энэ амар удаан явсан байсан гэхээр яг буугаад ирэхлээр гоё явж байна. Малайзийн онгоцны одоо терминал 2-оос бид нэр терминал 1 рүү явах гэж байна. Ийм том юм байна. Бас л төм божигмж төмний хөлг дарагдсан юм байна. Гэтэ бас айгүй гоё ойлгомжтой. Тэгээд юмнууд нь гоё хямдхан. Дээрээс нь бас ингээд хүмүүс нь ч нэг муухай ааш нартай хүмүүс байхгүй мэй. Тэгээ юмнууд нь бол амар хямдхан байсан. 5 цаг явсан. 9 цаг 10 минут болж байна. Тэгээд 4 цаг хойшлсны эцэст ингээд бид нэр Индонезийн Бали руу нисгэж байна. Тэгээд яг нөгөө анхнаасаа нисэж ирсэн Air Asian гэдэг онгоцороо явж байгаа. Тэгээд өмнөх 6 цаг тоол өгөөг бол сая ингээд юм хоол өгч байна. Ийм орж ирэхэд шууд ингээд халаацаа өгдөг юм нэг хоол байна. Энэ chicken rice гэдэг энэ chicken гусан. За тэгээ одоо яг хөдөлгөж байна. Онгоцны буудлын юм байна. Харагдаж байна уу та эдд? Сайн харагдаж байна уу? Тэгэхээр онгоц нь бол ингээд өмнөхийгөө бодвол арай жижигхэн онгоц байна. Онгоц юм. Тэгээ нэг та хэд маань бас ингээд Малайз руу ирэх гэж байгаа бол энэ хоёрын нэг анхааруулъя гэж бодож байна. Малайз руу ингээд ирээд ингээд нисэхдээ хэрвээ ингээд та нарыг 7 кг ачаатай ирээрээ гэсэн бол яг 7 кг ачаатайгаа л ирэх хэрэгтэй. Хэрвээ тэрнээс ингээд нэг хэлж юм хоёр хэл ингээд хэцүүлсэн байх юм бол заавал тест өгөх гэж ингээд $20 төлдөг юм байна. За тэгээд ер нь бол нэг амар хэл гайлан чанга байсан. Миний бодлоор штэ. Энийг барьчих тавьдаг. Ингээд хэл гайлан агуу чанга байсан. Тэгэхээр тайвнаас Малайз руу ирэх гэж байгаа л үүнийг анхаараарай. Тэгээд Малайз бас агуу юм. Хүмүүс амар удаан хөдөлгөөнтэй заяа. Амар удаан хөдөлгөөнтэй юм. Тайван хүмүүс гэсэн үг. Тэгэхээр заяа юм гэдэг юм байна. Одоо шилэн онгоц 8-10-аас ингээд бид нэр одоо суух байгаа бол ингээд байгаад л байна гэдэг заяа. Ингээ амар тайван тэгэхээр дамжин нисэж байгаа эсвэл одоо ингээд энэний буух чагаа ч юм уу дараа нь өөр газар руу ингээд явах чагаа бол цагаа ер нь маш сайн тавиу удаан хугацаагаар аваарай гэж зөвлөмөр байна. Тэгвэл бол маш хэцүү ингээд юм тайван байсан шүү. За тэгээд одоо ингээд Индонез руугаа явлаа. Одоо хоолоо идэнэ. Одоо ерөөд бол 3 цаг гэсэн гэсэн. Тэгэхээр бид нэг нийтдээ Солонгосоос ингээд Индонез хүртэл 9 цагийн нислэг хийж байгаа байхгүй юу? Тийм ээ хөө. Тийм ээ хөө гэдэг байна. За тэгээд влогтойгоо хамт байгаарай. Мэдээж одоо ингээд Малайз, Индонез гэд хоёр улсаар дамжин явж байгаа учраас нэг влогт болол ямжихгүй. Тэгтээ аль болох эдитлээд ингээд хоёр влог болгож оруулахыг болно. Тэгээд Индонезд очиод ямар байх вэ гэдгийг бас тайлд үзүүлье. Тэгээд бас Малайзд нөгөө ингээд одоо нислэгээ ингээд хүлээж авах хугацаа байгаа штэ. Тэр хугацаанд тайлд маань нөгөө Малайзаас мөнгөтэй байгаарай гэж зөвлөмөр юм байна. Тэгвэл бид нар Индонез явж байгаа гэж баг Индонез мөнгөтэй явж гот буцаагаад нөгөө ингээд Малайз руу удаан хүлээлгэн дээр хоолунд авч идэхэд мөнгөний жоохон проблемууд үүссэн. Тэгээд ер нь Индонез хүмүүс англи аягүй гоё ярьд юм байна. Амар хөөрхөн ийм найрсаг хүмүүс юм байна. Good evening, the guys. Welcome to Japan. K3741 Bodham Pasar Bali. One of this flight's Captain Sivas is the flight in Kosovo, Sarubi. And I'm sitting cabin crew cover this flight approximately at all times. Thank you for attention. Тэгээд одоо бүгд найрандаа Вьетнам улсад суралцаж амьдардаг. Вьетнам, Индонез, Малайз улсад бас аялал удаж ирдэг байгаа. Энд амьдрахад хичнээн Монгол байдаг байгаа. Вьетнам улсад оо. Тий. Тэр нь бол нэг 30 гаруй оюутнууд байдаг. За.
Гэрээ санаж гинөө. Жаахан санаж байна. Тэгтээ удахгүй явж байгаа болохоор дэжгүй. За баярлалаа амжилт. Баярлалаа. Тэр чинь энэ хүний үндсээр хэлж зорыг. Үндсээр хэлж ярьслах юм байна. Ямар шашинлаг юм бэ? Индонез ингээд онгоцны будал дээр нь буугаад ирчихсэн явж гин. Гэж шууд бурханлаг ингээд энэ яг энэтхгийнхтэй ингээд адилхан юм байна шүү дээ. Эднэр нь ингээд олон ингээд бурхны түүх шиг юм байна. Тэгээ ингээд хийцэн. Амар гоё юм юу юм бэ наа? Юу гэдэг гэлээ ингээд амар их гэрэлтэй. Тэгээд ийм гоё бурхантай. Тэднэр нь бол бүр үнэхээр амар супер харагдаж байна. Би тэрийн та нарт ингээ гоё харуулъя. Ийм гоё юм байна. Ингээд ер нь бол амар ийм шашинлаг газар юм байна шүү дээ бас. Наалчгүй энд ингээ амар том шумуул ингээд хартаа. Ийм өвчин байгаа. Инээс ингээд сэргийлээрээ гэж байна. Энэ бол хартаа нөгөө амар шумуул хортой шумуул байгаа даа.